байцгаана уу хөөрхөн ухаалаг эгэ та бүхэндээ бэлэгтэй подкастаас энэ өдрийн мэндийг хүргье. За, юу дөрөнд өнөөдрийн дугаар нь зөвхөн охтуудад зориулагдаагүй гэдгийг тунхагламаар байна. Учир нь бүрт суур модлог гэдэг зүйл хэрэгтэй. Иймээс өнөөдрийн дугаарыг охид өөрсдийгөө хөвгүүд огтой ойлгоход туслах сэдв болох эмэгтэйчүүдийн нөхөн өвчтөгийн тогтолцооны хамгийн тод илэрл сарын тэмдэг, өөрөөр хэлбэл өтгөөний замаар мөчлөгт цус алдах үзэгдэл. Ямар хүн сонсоод тийм бэ? Тэгээд нарийн зохицуулалттай дааврын өөрчлөлтүүдийн хамт явагддаг сарын тэмдэг гэдэг зүйлийн талаар бид ярилцах болно. Хай дамагчээ. Хай. Жишээ нь сайн уу? Эвэрсэн. Ялалцаад л байна. Би тэсэд гэлтганаад л байна. Тэний амьдрал ажил хоёрыг гэлтганаа л байгаа юм да. Харин тэгж байгаа штэ. Стори дээр харсан үсттэй. Өвөр алж ийл штэ. Битүү зүрх дараа л байгаа шүү би. За өнөөдрийн сэдв ялцч байв гэж хол сэдв. Нэг хэсэг бол нэг амар яригддаггүйсэн те. Ер нь л иймэрхүү сэдвс чи хаалттай байдаг байлаа. Одоо сүүлийн үед талаараа манай эмчнэр маань аюу нээлттэй тийм лайвнууд, тайлбар бичлэгүүд оруулдаг болсон. Тэгээд дээрээс нь бас нөгөө янз бүрийн гоё подкастууд ордог болсон. Тэгээд бид хоёрчсанд яваараа дутхгүй гээд. Тэгээд нөгөө хувь нэмэр оруулж байгаа өнөөдрийн сэдвт гэхгүй юу. Харин захлээд юу яа да би яг сарын тэмдэг гэж яг юу гэлээд байгаа яа сарын тэмдэг ирдэг юм бэ? Тэгээд цаана яг ямар зохицуулга явдгийг тэгээд яагаад өвдөлттэй зарим хүмүүс ирдэг вэ гэдгийг гоё тайлбарлаад өгчээ. За сарын тэмдэг гэдэг маань өөрөө алхалтаараа зэрэг ерөнхийдөө өндгийс ингээд сард бүрт эмэгтэйгүүд нэг ялгардаг. Тэгмээд ялгарсан өндгийс маань хэрвээ үр тогтох юм бол тэр маань Умайн хаанад бэлтлэгдээд тэгээ үр хөврөлийн хөгжил явагдах хэвээр. Тэгэхээр Умайн хаанад тэр үр хөврөл тогтоод тэгээ тэнд хөгжнөө гэдэг чинь өөрөө тэр хаан зузаарсан байх хэвээр. Тэгээ шимтгийлээр тэр үр хөврөлийг тэтгдэг байх хэвээр гэдэг асуудал гарч ирж байгаа. Гэтэл сар болгон мэдээж үр тогтоод явахгүй штэ тий. Тэгээ гэр бүл төлөвлөлтөөс хамаарат одоо тодорхой хугацаанд мэдээж ингээ хөл хүнд болно. Харин босод үед буюу үр тогтоогүй үед яадаг вэ гэхээр нөгөө хөвсөж зузаарсан сар бүр хэрэг үр тогтох юм бол гэдэг байдлаар тэгээд бидний бие организм бэлтгэн гэсэн. Тэгэхээр хөвсөж зузаарсан умайг тэр сарст хөвсөж үүссэн байгаа тусаар баялаг гэсэн маань хохорч ундаг гэсэн. Ийм үзэгдлийг хохорч унаад гадагшаа ялгарах үзэгдлийг сарын тэмдэг үзэгдэх гэж нэрлэдэг. Ийм онцлогтой. Тэгээ бүр үнэхээр хавхарч ундгүй байсан бол тэндээ бараг ялцрал үсгээд байгаа зү тий. Тусаа баялаг гэхээр тийм болохоор өөрийгөө цэвэрлэж буцаад тэр ханы хэсэг буюу сас нь ингэж хавхарч ундаг юм үзэгдэл ах нэ. Тэгэхээр энэ том процесс маань зүгээр өөрөө шууд аянда явдаггүй цаанаа мэдээж зохицуулахтай байх хэвээр. Зохицуулахын үүргээр эмбэлгийн дааврууд болох эстроген, прогестерон гэсэн хоёр төрлийн даавар орж ирдэг. Яг одоо сарын тэмдгийн ихэнх үе дээр гэх юм уу да. Хүн үед дээр үндгээс боловсрох за умын хан одоо сас нүсээд ингээд зузаарч хэлэх тэр процесс бол эстроген голлох үүрэгтэй оролцсон. За тэгээд прогестероны хувьд болохоор яг сүүл үед нь улам хөвсөлгөөд тэгээ үр тогтсон тэр үндгээс умын хананд ингэж бэлэгдээд салж унахгүй тэндээ ингэж хөгжил бүрэн явах тэр болцоог нь хангадаг даавар бол одоо прогестерон байхгүй юу? Энгийнээр тайлбарлавал. Тэгэхээр энэ хоёр даавар хоорондоо юм уялдаа холбоотой үйл ажиллагаа явуулдаг ахны. Дээний сонирхолтой зүйл гэх юм бол жирэмслээс хамгаалах одоо энэ бэлтгэлүүд дааврын энэ бэлтгэлүүд ааш тий. Тэгээд тэдгээрийн прогестероны агуулмж одоо эмэгтэй хүнд ялгарх хэмжээгээс бүр хамаагүй их хэмжээгээр байдаг байхгүй юу. Тэгээд яагаад тэр прогестероныг гэхээр одоо тэр жирэмслээс хамгаалах юмнууд агуулж байгаа вэ гэхээр тархийг хурдаг. Би аль хэдийн жирэмсэн болсон. Тийм болохоор үндгээс ялгарх шаардлагагүй. Тийм тохиогддог. Тийм болохоор үндгээс тухайн эмэгтэйд одоо ялгахгүй гэсэн үг хаад шүү дээ. Өдрө болгоо удаг хамгаалалт юм байдаг шүү дээ. Тэрмээр ерөөдөө тийм зарчмаар явагддаг гэсэн үг ахны. За одоо тэгвэл нөгөө нэг сас маань умын ханаас хурж унах хэрэгтэй гэсэн тий. Хурж унахын тулд умын хан агшин би яг энэ агшилтын үеийн өвдөлтийг бол төрхийн дуршилттай ажиллах гэж хэлнэ. Яагаад тэгэхээр хүн төрхийн тулд мэдээж умын хан маань агшаад ургийг бол доошоо төлөж өгөх үргийг үүсгдэг. Тэгвэл яг үнтэй шиг салсыг хохлохын тулд умын хан илүү ингэж агшдаг. Тэгээд өө сас маань хохорч ундгаа гэсэн үг.
Тэгвэл өвдөлт яг үүнээс эхэлдэг гэсэн үг хань шүү дээ. Тэр салсыг хохолохын тулд бидний өвмөц одоо бодис болох простагландин гэдэг нэгэн төрлийн даавар ялгардаг. Тэгээд тэр простагландин нь яадаг вэ гэхээр умаан тэр ханыг агшаагаад тэгээд хийдэг агшилтаас нь болоод судас нарийнаас болоод одоо хүчит төрөгчийн дутагдал үүсээд ингээд бидэрт нөгөө өвдөлт нь мэдрэгддэг гэсэн үг байхгүй юу? Бүр тэгээд өвдөлт гэхээр яг бүх хүнд байж болох гэж бас ойлгож болохгүй л ахал л дээ. Янз бүр байдаг. Энэ талаар чи илүү сайн ярих байх. Тэгээд яг хэвээрээ хэвийн бус хин хүнд өвдөлттэй болчих юм бол эмчид хандах шаардлага төрдөг ийм процесс ахны. Би таны ярианд нэг асуумаар юм санагдлаа. Өдөр болгон уудаг та жимсээс хамгаалах юм гэчлээ. Өдөр тутам ууж болдог жимсээс хамгаалах юм гэж байдаг юм уу? Яа нөгөө нэг системтэй байдаг штэ. Сарын нэг ирсний өдрөөс жилөө эсвэл ирээдүйс өдрөөс гээд өдрө болгон уугаад идэг. Ийм олон ширхэгтэй таблет юм байдаг байхгүй юу? Тэгээ одоо нөгөө жирсээс хамгаалах арга юмуд дотроо хит хитэн аргууд байгаа. Тэгээд хамгаалах хувь нь ингээд ялгаатай байгаад гэдэг юм аа. Яг энэ чинь эрүүл мэндийн хичээлээр 11-р анги төлөөтэй ордог сэдв. Тэгээ бас нэг юм асуух юм та яасан штэ дунших хөвдөлтэй адилхан гэсэн штэ. За физиологийн хувьд бол дунших хөвдөлтэй адилхан гэж үзсэн юм. Гэтэ би танаас асуумаар санагдлаа л да. Мэдрэмжийн хувьд танд ямар байсан бэ? Дунших хөвдөлтэй төстэй санагддаг уу? Яг мэдрэл төстэй санагддаг. Одоо яг нөгөө нэг төрөх төхөөл ирэхээр ингээд багхан хэмжээнд саваар базалж өвддөг байхгүй юу? Яг төрөх төхөөр одоо савны авсар 7-оос дээш шурууныг дэлгэлэнгот дуншилт нь нөгөө өвдөлт нь ингээд илүү ойртол жид болол тэгэл илүү хүчтэй ерөөхдөө базлна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг тэрний өмнөх төрөхөөс нэг 2-3 хоногийн өмнө ч юм уу багаар ингээ хаяа базалж өвддөг. Яг тэр өвдөлттэй яг сарын тэмдгийн хүчтэй өвдөлт төстэй юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Сонирхолтой тий. Танил мэдрэмж. Тэгээ би яг анхны төрөлн дээр тэгжсэн амар л хүчтэй өвддөг өстө нэрээ хамаг яс ингэ салж байгаа юм шиг өвддөг гэлдэгдэг шүү дээ. Би тэр өвдөлтийг хүлээгээл байсан. Тэгээ хүлээгээдсэн чинь яг нөгөө нэг сарын тэмдгийн өвдөлт амар хүчтэй болж байгаа шүү дээ. Би тэрнээс өөр өвдөлт хүлээгээдсэн байхгүй юу? Эч ямар сонирхолтой юм шиг байгаа юм. Тэгэл төрөх болсон шүү дээ байхгүй юу? Тэгээд төрсөн. Тэнийг яваад байхгүй тий. Тийм байх шүү дээ. Тий одоо нөгөө нэг омынхаа багшчиж салсмаа салж болох нь шүү дээ. Тийм болохоор яг тэр сарын тэмдгийн үеэр зөөлөн юм одоо йог ч юм уу зөөлөн дасгал хөдөлгөөн хийх их одоо гадуур алхах ч юм уу тий. За тэгээ ус сайн уух тэр чинь нөгөө цусыг шигэлж байгаа хурхтоо дагтаршиж наалтахгүй салхад амар болно гэсэн үг. Яг төхөд ер нь л ус сайн уудаг байх айгуу чухал. Ер нь гэхдээ бүдүүлгээр хэлэхэд бол ингээд нөгөө гарн дээр шархалчлаа гэхэд тав өсдөг. Тэр тавыг хуулах шууд хүчээр хуулахад яаж өвддөг вүлээ тий. Тэгэнгүүт ус уух гэдэг маань жишээлбэл тэр тавыг сарвгүй дэхин зөөлөн тослоод ивэл юу болох вэ тий? Зя би таны ярьсан дээр нөгөө өөрийнхөө уншиж сонирхсон тэгээд жоохон нэмэлт байх болж ирэх байх гэсэн мэдээлэлтэй хуваалцъя. Сарын тэмдгийг анх эхлэхийг болохоор яг минархи гэж нэрлэдэг юм байна. Тэгээд сарын тэмдэг гэдэг зүйл маань болохоор минархигээр эхлээд менопауз буюу зэвсгэлтэй төгсдөг. Зя хамгийн анх таны сарын тэмдэг хэзээ иржсэн бэ гэхгүй юу? Хариулт байсан ч болно. Хон жилд байхад л иржсэн гадаа тоглож ирсэн чинь савлаар дээр суусан чи гинт иржсэн гэхгүй юу? Мэдхгүй хүн бол балмагддгийм билээ тий. Юу алчуу гээл амар санаа зовоол амар хүн дөрчин тасцсан юм шиг л хүлээж авд юм билээ нэрээ. Яг энэ үед одоо гэр бүлийнхээ тий гэрийнхээ эмэгтэй гишүүдтэй ирж амар тайвшраа 40 начрын болт юм билээ шүү дээ. Харин тийм надад бас яг гişтэж хахад нөгөө анхны санаа тэмдэг бэжтэй очив. Ичээ би даагуур цусаалтчих гэж хэлсэн. За тэгээд өсвөр насны охтуудын хувьд болохоор зарим хүүхдүүдийнх нь одоо орой ирдэг, зарим хүүхдийнх нь 1-2 жил бол одоо найзынхаа нэрчээд хахад 1-2 жилийн дараа одоо сарын нэгээ гүйдгээд тэрнээсээ ичдэг, эмзэгэлдэг гэсэн санаа зовдог хүүхдүүд ерөнхийдөө байдаг. Гэхдээ энэ нь бол тийм их санаа зовоодох зүйл байхгүй. Ойролцоогоор дундаж нисэн нь бол 12 гэдэг. Гэхдээ
сарын тэмдэг доотлол нь одоо 8-аас дээдл нь 16 нас хүртэл одоо тохиолддог учраас энэ хайцсангуу маш их жилийн одоо гэп зай. Тийм болохоор хүн бүрийн биеийн физиологи онцлог шалтгаалаад сарын тэмдэг бол заавал яг одоо бүх нэг ангийн хүүхэд байлаа найзуудтайгаа яг нэг жил ч юм уу те их өстой гэсэн үг бол биш байдаг байгаа. Тэгээд ойролцоогоор 50-ны наснд цэвэршилт бол эхэлдэг. Учир нь эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүн чинь өөрөө нөгөө өндгөвчтөнд байгаа сарын тэмдгийн өндгийснийхэн тоо хязгаартай байдаг. Тэгээд тэр өндгийс чинь нэг нэгээрээ ялгараад одоо сарын тэмдгийг гадагшилж дуусгах юм бол ахиж сарын тэмдэг ирэхгүй өөрөөр бол жимслэх боломжгүй болж байгаа гэсэн. Гэхдээ зарим нэг хүмүүсийн амьдралын буруу хөвшил янз бүрийн өвчин эмгэгээс болоод тэр одоо төрхөөс тоотой байдаг өндгийн эсний тоо маань багасах эсвэл гадагшлах боломжгүй болох зэрэг эрсдлүүд бол байдаг. Үүнийг одоо цэвэршилт их илэрх гэх мэтчлэнгээр хүмүүс ярьдаг байна. Мөн өсвөр насны охидын хувьд болохоор сарын тэмдгийн цусалтын хэмжээний тухай олон одоо маргаан байдаг. Надаас маш их цус гардаг. Энэ нь муу юу? Ингээ байнга нэвтэрдэг. Зарим охидын болохоор зэрэг одоо нэг өдөр хальт үзэгдээд одоо байхгүй болох хэмжээний ирдэг зэрэг яриануд бол байдаг. Тэгээ эмнэлцэн практикт болохоор сарын тэмдгийн тэр цусалт буюу урсгалыг бага, хэвий, их гэж ангилдаг. Гэхдээ одоо энэ хэмжээд болохоор хоорондоо тодорхой хэмжээtгүүц тийм хатуу басаг байхгүй. Инээдтэй гэх юм бол энийг одоо сарын тэмдгийн ирж байгаа хэмжээгч эмнэлгийн нөхцөл миллиметрээр тусаж авах хэмжээ гэж ойлголт байхгүй шүү дээ. Тийм болохоор энэ бол байхгүй. Гэхдээ ойролцоогоор нэг мөчлөгт 80 мм дунджаад ирдэг гэж үздэг. Тийм бага хэмжээтэй. Тэгэхээр 80 мл-ээс их байх юм бол цусалтын хэмжээг их гэж үздэг. 5 мл бага байх юм бол бага хэмжээтэй гэж үздэг. Гэхдээ их хэмжээ бага хэмжээ гэдэг нь ямар нэгэн онош биш. Харин түрүүн хэлсэн тухайн хүний амьдралын чанараас шалтгаалсан шимж тэмдэг юм аа. Гэхдээ бас нөгөө талаас хүмүүс яг адилхан хэмжээний сарын тэмдэг их хэрдэг ч гэсэндээ тухайн хүн өгч байгаа мэдрэмж нь өөр байдаг учраас ижил хэмжээний цус алдсан хоёр хүмүүнийг огт өөрөөр мэдрэх бас боломжтой байдаг байгаа. За яагаад энэ хүмүүс маань цусалтын хэмжээ нь сарын тэмдгийн хэмжээ нь өөр байгаа гэх юм бол эмийн хэрэглээ, эндометрийн зузаан, цус бүлэглэлтийн эмгэг зэрэг олон хүчин зүйлээс бас хамаарч болдог байх нэ. За тэгээд нөгөө мөчлөг гэж ярьдаг шүү дээ, эмэгтэйчүүдийн. Тэнгүүд мөчлөг гэдэг маань ер нь харилцан адилгүй байдаг. Зарим хүний хувьд болохоор сарын тэмдгийн хэмжээ нь 3, 5, 7 байдаг байна. За мөчлөг гэдгийг болохоор тухайн хүн өөрийнхөө биеийн байдлыг анзаараад өөрөө ингэж одоо тодорхойлно. Хүмүүлийн мөчлөг бол харьцангуй адилгүй байдаг. 26-аас 40 наснд хамгийн богино ба урт мөчлөгийн одоо тэр мөчлөг хоорондын ялгаа нь 7 хоногоос ихгүй байхыг ерөнхийдөө тогтмол гэж үздэг. Гэхдээ насаа хэд төсөн 42-оос жишээлбэл 45 наснд энэ хэлбэлцэлний сонигоос ихгүй ялгааг бас хэвийн тооцогдно. Өөрөлдвөл насаа хэд төсөн мөчлөгийн хэлбэлцэл өсөж болно. Гэхдээ мөн хамгийн анх одоо сарын тэмдэг үзэгдэх үед бие чинь одоо тухайн мөчлөг тогтворчхын тулд бас тодорхой хэмжээний мөчлөгийн ялгаанууд бол үүсэх боломжтой байгаамаа. Энэ мөчлөгтэй нөгөө сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх хүртэл хугацааг ерөөхдөө бол нэг мөчлөг гэж авч үзээд байгаа шүү дээ. Дундаж хугацааг нь яхав 28 гэж авч үздэг. Тэгэхээр хүн болгон ялгаатай болохоор 21-ээс 35 хоног байх боломжтой. Тэгээд нөгөө охидуудын маань хувьд бол календар хөтлөөд явдаг байх тий. Сарын тэмдэг ирлээд баслаа гэдэг өдрүүдэд хөтлөөд тэгээд ерөнхийдөө бол өөрийнхөө дундаж мөчлөгийн хугацааг заавал мэдчих шаардлагатай. Дараад нь яг эмэгтэйчүүд талдаа ямар нэгэн байдлаар асуудал үүсэх юм бол эргээд тухайн одоо охины одоо сарын тэмдэг хизээ ирсэн мөчлөгийн нарыг хэд тоон үгээдгийн те хэд хоногийн турш ирдгийн гэдэг энэ энгийн мэдээлэл чинь айгүй чухал мэдээлэл болдог энэ чинь хувьд. Тийм болохоор энийг айгүй сайн тэмдэглээд явуулаас айгүй зүгээр. За тэгээд сая номигч маань сарын тэмдгийг одоо ихэнх физиологийн процессыг нэрсэн байгаа. Сонирхолтой зүйл дээр физиологийн процессыг нь өндөгч болон эндометрийн гээд жоохон салгаад үзчихдэг юм байна. Гэхдээ энэ нь болохоор зөвхөн нөгөө явагдаж байгаа хэсэг нь жоохон би өөртөө боловч энэ хоёр цикл маань хоорондоо давтаас явдаг. Ерөнхийдөө бас л нийтүүлгийн нэг зүйл юм байна.
Одоо тэгээд яг энэ сарын эдийн үеэр ер нь чиний зан аш яаж өөрчлөгддөг вэ? Би нэг тийм зан харагдах гэхээс илүү яг би физиологи арсны хувьд бол амар өөрчлөгддөг. За ямар өөрчлөлт? Ерөнхийдөө сарын тэмдэг ирэхээс өмнө төнөөс ахгуулаад ирсэн үеэр бол нүүрээр том хэмжээний хүндүүртэй батганууд их гараад улаал тэгээд хуурайшиж эхэлдэг. Тэгээ сарын ялангуяа миний хэрүүний дадлаар тийм яг ирүүний дуудал тэгээд хацартай 1-2 яг илт том бат гардаг. Тэгээ сарын тэмдэг дуусны дараа болохоор зэрэг яг нэг тийм шинээр төрсэн юм шиг болдог. Яг нөгөө өвчжсэн өвчнүүд нь байхгүй болоо тэгээд арс юулж байгаа. Яг тэр үед бол сэтгэл санаад дагаад юу нь сайжирдаг. Тэгэхдээ арсныхгүй яшгарсан юм шиг болдог тий. Арсныхгүй болдог тий. Тэгээ баа хахад анзаардаггүйсэн одоо ингээд илүү ингээд өөрийнхөө биеийг чагнаж анзаардаг болсон билээ. Зан аршин дээр чи доктортай юу? Эсвэл юм идэж уух одоо тэр дэтгэл дээр өөрчлөлт. Яадаг. Яг сарын тэмдэг төхөөд ирэнгүүт амар тийм амттай мэдмэр болдог. Аппетит амар ихсдэг. Тэгээ яг сарын тэмдэг ирсэн үед ингээд нөгөө одоо тэр чин сав томорч эхэлж байгаа. Тэнгүүд гиз томорч байгаа. Тэнгүүд маш бага хэмжээтэй ч гэсэндээ миний бол ингээд хотоо жоохон түлхэгддэг. Тэгээд нэг тийм гиз татгалан байгаа мөртлөө аппетит буурдаг. Маш гизүү. Харин яг тэгдэлтэй амттай явал идвэр санагдаад идэв. Сарын тэмдэггийн үед одоо энэ гормоны маш том бас нэг хүмүүсийн хувьд бол ингээд зам цикл явагдаж байгаа. Би ч одоо за энэ жишээ болохоор яг зөв жишээс юм мэдгүй байна л да. Гэхдээ одоо жишээлбэл хэдүүлээ арсан дээр авч үзье. Царайн дээр авч үзье жишээ. Ингээд бид нар харилцан адилгүй өөрсдийн царайны өнгө төрхтэй байдаг тийм. Хамаар зармийнх нь өндөр, зармийнх нь урт арс ч гэсэндээ ингээд зармийнх нь тослог, зармийнх нь хуурай байгаа. Би ингээд арсаа өдөр болгон арчлаад байгаад ах юм бол арс маань илүү гоё байна. Гэхдээ миний арсны онцлогоос шалтгаалаад би хэд тослог арстай байх юм бол би арчилсан ч гэсэн тодорхой хэмжээний батг бол заавал гадна бат. Огт батггүй би бол арсаа байлгаж чадахгүй. Гэтэл энэ л хороо зэрэг миний өөрийн маань өгөөдөл. Тэнгүүд би одоо ямар нөхцөл одоо жишээлбэл Монгол, Япон гэж би Японд амьдардаг бол арс маань гаднаасаа байг чинь гавна. Монголд амьдардаг бол хуурай нөхцөл өчтөл миний арс амархан хуурайч магадгүй юм. За тэрний дараа хэрэгэлдэг бүтээгдэхүүн би таарсан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, таахгүй бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Тэрнээс ахвалаад миний арс тодорхой хэмжээний хариу үзүүлнэ. Тэнгүүт яг нөгөө энд миний зөвхөн арсны арчилгаа нүүр царай гэхэд чинь төлөв физиологийн өгөгдөл маань яаж ийн өссөн төрсөн орчин маань нөлөөлж ийн өссөн төрсөн орчноосоо солигдоод дараагийн одоо ингээ бие дагаад амьдрахад гэхэд би одоо хаана амьдарч байгаа юм нөлөөлж ийн тэгээд өөрийнхөө арс онцлог тааруулаад хэрэгжилж байгаа арчилгаа хамаарч ийн. За тэнгууд энэ арчилгаа гадны болон дотоод нөлөөнөөс гадна идж байгаа хоолны хүртэл нөлөөлөд усам хүртэл нөлөөлөд болж байна. Нүүр угаахтай хүртэл ямар ус идэж байгааг хамаалдаад энэ арс маань ингээ тодорхой төвшин төрнө тий. Тэнгууд сарын тэмдэг одоо өвдөл яг адилхан бидний тэр хөдөө одоо умаагийн бүтээгдэхүүн салстын зузаан анх одоо ингээд хүн болгонд тоотой байдаг тэр өндгөн эсний тоо болоод өндгөн эсний эрүүл байдал зэрэг нь хурууны хэдэ адилхан хүн болгонд харилцан адилгүй. Тэгэхээр дээрээс нь би одоо эрүүл хооллолтгүй би тасал хөдөлгөөн хийдэггүй гэдгээс хамаарат тэр бодисын солилцооных нь явц намайгчийн хэлснээр одоо нэг ус уухаар тэр маань ховрох үйл ажиллагаа маань илүү амархан байдаг гэсэн. Илүү одоо амархан гэх юм зөв. Ер нь хялбар болно л гэсэн үг тий. Тийм хялбар болно. Тэнгүүд яг тэрнтэй адилхан одоо зарим хүмүүс бүр ус уудаггүй би ус уудаггүй цайлуудаг гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэнгүүд тэр бүх процесс маань нөлөөлөөд хүн болгоны өвдөлт бол өөр байдаг. Тэгээ бас нөгөө талаар болохоор эн чинь маш том нөгөө гормоны эргэлт байгаа тусаар одоо ингээд эргэлцсэн. Тийм фидбек гэж зүйл байдаг. Одоо нэг дохио ирэнгүүт тэр дохиогоор агаад нөгөөдхөндөө эргүүлээ тэр одоо дараагийнхаа эргэлтийг нөгөө эргэсэн замын гормоны замын хөдөлгөөн байдаг. Тэгэнгүүт ингээд та бүхний маш бүдүүлгээ тайлбарлахад ч тий хинсэн одоо зам үйл чинь эргээгээд нөгөө энэ гормоны ч үйл ажиллагаанд бас нөлөөлөөд ингээд харилцаа. Зарим талаасаа энэ 100% физиологийн би чинь эргэлт юм шиг мөртлөө зарим талаасаа ингээд 100% таны ч үйлдэл юм шиг энэ бүхний харшилтаан байдаг учраас энэ яалтч хүн болгоно өөр нөлөөлөх нь бол аргагүй. Гэхдээ
өвчтөе ирнэ гэдэг бол одоо сарын тэмдгийн хувьд өвдөд байна гэдэг нь буруу, өвдөхгүй байна гэдэг нь бол буруу гэсэн ойлголт бол биш. Гэхдээ тэр нь яг хэвийн хэмжээ гэдэг одоо стандартаас тогтооход огт ихгүй, огт өвдөхгүй, эсвэл бүр байж болохоос хэмжээтэй өвдөд байвал мэдээч хэрэг эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Тэгээд эмэгтэйчүүдийн эмчид хандахтаа айл болох чадхаар одоо нээлттэй байгаа илэрхийлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр эмч таныг бие физиологийг яг тань шиг тэгсэн мөртлөө бүр танаас ч илүү ойлгож иж яг хэрэгцээтэй арга хэмжээ зөв оншиг тавьж чадна. Тэгхгүйгээр ингээд буруу онш тавьчих юм бол буруу эмчилгээ хийгээд эргээд сөрөг тал гарах боломж байхгүй бол биш. Тийм. Яг зөв. Одоо жишээлбэл өвдөлттэй ирдэг юм ингээл өвдөлтөө бас төвчээд яваад иж болохгүй хаана шүү дээ. Миний энэ өвдөлтийг хэний өвдөлт юм уу эсвэл цаанаа ямар нэгэн асуудал байгаад өвдөд ийн үү гэдгийг мэрэгжлийн хэмжээр заавал онцлуулад тэгээ зөвлөгөө авах нь аюул чухал. Ерөөсөө бид нар хаана яг бидний ингээд өгч байгаа подкаст нь танд ингээд суур ойлголтыг бол өгнө. Гэхдээ энэ нь таныг бид нар эмчлээд байгаа гэдэг үг ерөөсөө биш. Тэгэхээр онлайнаар авч байгаа тэр бүх мэдээллээрээ тулгуурлаад өөртөө онш тавиад яваад иж болохгүй шүү дээ. Заавал мэрэгжлийн хүнд хандна гэдэг аюул чухал. Тийм. Тэгээд ерөнхийдөө сарын тэмдгийн үед сэтгэл санаас хавлах, нойрны өөрчлөлтөнд орох, талгаа өвдөх, хоолны туршилт өөрчлөгдөх, гэдэс дүүрэх, хөх хэсгээр хөндүүлэх өвдөх, нүүрэн дээр батга гарах гэдэг зэрэг шинж тэмдэг нь ерөөсөө л энгийн эмэгтэй хүн болгонд тохиолддог зүйл юм шүү. Сарын тэмдэг одоо эрхийсэн эстроген жоох ингээ багасаад тэгвэл серотонины хэмжээ дагаад унцдаг. Тийм болохоор ингээ уур уцаартай болох, за гинт гуйлах, тэгэл үйл маргалах гэх нэг өөрийгөө өөрчлөө ойлгохгүй нэмэ биш юм шиг шийдвүүд илээ. Харин тиймээс нөгөө сэтгэл хөдлөлийн төв амигдала төв байдаг шүү дээ. Амигдала төв илүү мэдрэмтгий болчдөг. Тийм болохоор ингээд төгшүүртэй айцтай ч юм уу уцаартай болох ийм зүйлүүдээс ажиглагддаг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр одоо нэг зүйл хэлмээр байгаа нь яг уу даавар гэдэг зүйл тэнд химийн үйл ажиллагааг тэр чигтэн ингээд одоо дахиад явж байгаа химийн урвалыг өөрчлөд шүү дээ. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тэр өөрчлөлт мэдээж гарч ирнэ. Бид нар бас тэрийг тодорхой хэмжээнд ухамсараараа одоо зохицуулаад залхал шаардлага бас гарч ирж байгаа тийм. За одоо болохоор зэрэг та бүхэнд жигд бус сарын тэмдэг тухай ярьцгаа. Яавал одоо ингээд сарын тэмдэг жигд бус яавал аюултай байна гэх юм уу те гэж өнцгөө гэх юм бол хэрвээ мөчлөг 21 хоногоос богинохоо өөрөлдвөл сартаа 2-3 удаа байдаг гэсэн үг шүү дээ. Эсвэл 35 хоногоос урт байвал жигд бус гэж үздэг гинэ. За тэнгүүтээ за 35 хоногоос урт ингээд ирэнгүүт дараа сарны яах нь гэдэг ажиллах хэрэгтэй. Яг бол заримдаа нөгөө охтууд бид нар сарын тэмдгийнхаа одоо мөчлөгийг буруу татсан байх боломжтой шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө 3 сар буюу 90 хоногоос дээш өдөр сарын тэмдэгт огтөхгүй байх нь бол тэмцээгэд бус буюу одоо бас болохгүй зүйл. Тэгээд одоо хүн болго өөрхийн биеийн сарын тэмдгийн цусалтын хэмжээг тодорхой хэмжээнд мэдж байгаа. Тэнгүүтээ энэ нь генет маш их эсвэл маш бага болох. Тэгээд цус гарах өдөр нь 7 хоногоос урт үргэлжлэх зэрэг нь жигд бус сарын тэмдэг байдаг байх нэ. За тэгээд яг ямар үед эмчид хандах хэрэгтэй юм бэ? Өвдөөдөө үл хандах хэрэгтэй юм уу? Эсвэл гинт богинохон болчоор нэг хийх хэрэгтэй юм уу гэх юм бол ерөнхийдөө сарын тэмдэг одоо хөр хэмжээг түрүүнд дурсан шүү. Тэр хэмжээнд насанд хүрчээд байхад сарын тэмдэг огт ирээгүй. Эсвэл одоо угаасаа та бүхний сарын тэмдэг чинь доктортой болчихсон байж ич 3 сараас дээш хугацаанд огт ирэхгүй байгаа. Саяны хэлсэн нөгөө тусалтын хэмжээ нь огцсон мэдэгдгүйд маш багасаад эсэх мөн сарын тэмдгийн өвдөлт нь тэсвэрлэхийн аргагүй болох. Яг одоо нөгөө халуурахтай жишээ авах юм бол та бүхэн халуурна гэдэг бол зөв шимжтэй халуурахыг хүлээн зөвшөөрөхтэй. Гэтэ халуураад бүр нөгөө илээгээд балаардаг шээ тэгчээд ээж болж ийн гэж бодлого. Тэр хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй адилхан. Тэр хэмжээний өвдөлтөөр бол эмчид хандах хэрэгтэй. Мөн жирэмсэн байх магадaltaй гэж үзэх юм бол мөн эмчид хандах хэрэгтэй. Сарын тэмдгийн өвдөлтөөр мөн түрүүн нэг марцсан юм байна. Хүн болгоны физиологоос хамаарат өөр байгаас гадна намайгч нэрэнд дурсан умаа илүү хүчтэй агшилт ойр орхон болж байгаа. Тэгээ умаа сүнсэс түр агшиж байгаа. Эдгээр бодис одоо биеийн физиологч нь өөрөө сарын тэмдгийн зохицуулахын хийхэд бол хийдэг үйлчлүүд нь өөрөө бас тодорхой хэмжээний өвдөлтийг одоо хүнд өгдөг байх нэ. Би бас нэг сонирхолтой зүйл
мэдсэн. Тэгсэн чинь та түрүү ерөнхийдөө их гоё тайлбарлаад өгчлөө. Яагаад төрсний дараа зарим хүнд өвдөл байх ёстой вэ гэсэн би нийтлэл олж харваа. За. Тэрнтэй л ингэж тайлбарсан бай. Жирэмсэл болон төрөлтийн үед умаа маш их өөрчлөгддөг гинэ. Төрөх үед ерөнхийдөө умаа хүзүү нээгдэж умаа булчингууд маш их суналт агшилтыг туулдаг. Тэгээд үүний дараа болоход эмэгтэйний биед хэд хэдэн өөрчлөлт гардаг. Нэгдүгээрт умаа хүзүү өмнөхөөс илүү уян хатуу басан байдаг гинэ. Ингэснээр сарын тэмдгийн үед цус гадагшлах нь илүү амар болдог учраас урсгал саатах нь багаснаар агшилт тийм нөгөө илүү хүчтэй байхаа болдог гинэ. Тийм хүч их шаарддаг биеэс. Тийм болохоор илүү амархан болдог. Хоёрдугаар гэх юм бол жирэмсний дараа умаа мэдрэг байдал өөрчлөгдөж болдог гинэ. Тийм учраас зөвхөн зарим эмэгтэйчдийн хувьд умаа агшилт өмнөх шиггээ тийм хүчтэй мэдрэгддэггүй. Гуравдугаар төрсний дараа дааврын систем ерөнхийдөө цааш нэр дахин цогцоод зарим эмэгтэйчүүдэд одоо програмчлагдсан юм шиг ялгалт өмнөхөөсөө бага болох боломжтой байдаг. Тиймээс зарим эмэгтэйчүүдийн гэхдээ энэ бол бүх эмэгтэйчүүдийн нэгдлэг үзэгдэл бол биш. Заримынх нь хувьд болохоор төрсний дараа сандрын тэмдэг илүү зөөлөн бага өвдөлтөй болдог гинэ. Минийх бол төрсний дараа өвдсөн хэврэл байгаа. Та нөгөө заримынх нь нөгөөтэй байсан байна. Тийм байна. Гэтэ нөгөө нэг анзаараад байхад би илүү ингээл ачаалттай ажилласан юм уу? Ядраа ихтэй саруудад илүү хүчтэй өвддөг. Эсвэл нөгөө сэтгэл санааны хямралтай ч юм уу байгаа үед өвдөлт илүү өндөр. Тэгээд яг гайгүй хөнгөн ачаалттай саруудад бол өвдөлт нь бага байдаг шин. Тэрийгээс ажилласан. Чаваг сонирхолтой мэдээ гэсэн чи би ясэнд харлаа л та нөгөө сарын тэмдгийн үеэр идэж болохгүй хүнсгээ харж байгаа байхгүй. За. Тэгсэн яг нэг хэд их давстай хоол идэж штэ болохгүй. Ер нь давсны хэмжээг жоохон хязгаарлах хэрэгтэй. Яагаад вэ гэд тэгвэл сарын тэмдэг ирэх үеэр давс маань хэвлэх хэсгээр цанхаах за тэг хүнд орох мэдрэмжийг нэмдүүлчихдэг. Тийм болохоор давсыг жоохон баасгана. Тэгээд түрүү хоёлаа ярьсан сарын тэмдгийн үеэр амттай зүйл идмээр санагддаг гэд тэгсэн 20 хэрэгтэй гинэ. Угаасаа дааврын төсрэлт явагдаад тэд сэтгэл санаа тавтаргүй хац чинь нэмээд сахар идээд ах юм бол сахар ч угаасаа л байж байгаа л байхгүй болчихоор сэтгэл санаа тавтаргүй болдөө шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэл санааны савлгааг улам нэмэгдүүлдэг. Тийм болохоор сахарын хэрэглээг бол танах хэрэгтэй. Тэгээ дараагийнх нь болохоор кофеин энерги ундаа инээ тэрэ кофе инээ тэрэ уучлахгүй шүү дээ. Тэгээ шалтгаан гэдгсэн чинь кофе ч өөрөө судсыг нарийсдаг. Тэгэхээр судас нарийсдаг болохоор өнөө судсныхаа нугасаа л ингээд агшиж байгаа шүү дээ. Гэтэл тэр бацлалтыг нь улам нэмэгдүүлдэг. Тийм болохоор сарын тэмдгийн үеэр кофе, өтгөн цай, энерги ундаа тэрэ ер нь хасчул зүгээр юм байна. Согтууруулах ундаа болохоор угаасаа эсийг осмосын зохицуулгыг алдагдуулаад усаа гадагшаа алдахад хүргэдэг байхгүй юу? Одоо нөгөө 10 жилийн нөгөө юунууд дээр тэгдэг согтууруулах ундааны мэдрэлийн тогтолцоонд одоо нөлөөлж байгаа тэр сөрөг нөлөөг эрүүл тарих хүний тарих болон одоо арх удах хүний тархийг ингээ харьцуулаад тэгвэл яг арх удах хүний тарих нь илүү ингээ агшсан байдаг. Агшаад бүр ингээ жоохон харцсан. Жицүү. Тэгэхээр тэр агшилт юунаас явж байгаа гэхээр гадагшаа алдчихдаг. Тэгэхээр энэтэй холбоотой бид нар сая сарын дээр ус сайн уу гэдэг чинь согтууруулах ундаанаас л тусаа алдаад тавил бас нөгөө эсрэг үйл ажиллагаа болчихно. Тэгээ махны хэрэглээ бас орж ирд юм биш аягүй сонирн байгааз. Тийм ээ. Хэвтэй хоол. Яасан бэ гэсэн чинь түрүү дээр савныхаа нэг агшаадаг бодис эдгаа гэдгсэн шүү дээ простагландин. Тэр чинь улаан махан дэвэдэг гинэ. Тэгээд простагландин нэгсээд ах бол угаасаа агшилт гэсэн тийм болохоор болтгүй юм байна. Тэгээ сүм бүтээгдэхүүн дээрээс орж ирж энэ сүм бүтээгдэхүүн яасан бэ гэдэг нь өрөвслийг дэвчиж тийм байна. Архидоны хүчил агуулдаг болохоор тийм сонирхолтой зүйлээ харин сарын бас би юу яасан халуун нугаас идэж болдог гэж сонсч ирсэн. Агшлыг нэмэгдүүлдэг гэдэг. Тэгэхээр халуун нугаатай хоолоос тухай идэж болохгүй. Яг сарын би үеэр ээлтэй одоо идэж болох зүйл нь болохоор хар шоколад. Тэгээд дээрэс нь банан, нөгөө кали ихтэй булчин бацлалтыг намдаадаг. Тэгээ усаа угаарай, тэгээд загас болон самар сайн хэрэглээрэй гэдэг зөвлөгөө байт юм байна. Тэгээ бацлалтын өвдөлтийг багасгадаг бас нэг зүйл гээд хам барахцаа яг сарын тэмдэг ирэх үеэр одоо эрхийн өмнөхнүүд хам барахцаа идвэл бас өвдөлтийг тодорхой хэмжээнд бууруулдаг гэж уншиж байсан. Эсвэл сонирхолтой мэдээлэл байлаа. Зүйл гэхгүй. За хоёлаа гинт яац штэ нөгөө жирэмснээс хамгаалах юмны талаар тийм хальт ярьсан штэ тий тэн дээр бас нөгөө нэг тодруулаад хэлэхгүй болохгүй бах
яг эмэгтэй хүний хувьд яг би физиологи нь жирэмсэн болоход ингээд цохилсан байгаа даа ш тий. Тийм болохоор сарын тэндэг үзэгдсэн л бол жирэмсэн болох боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээд яг айлын одоо охтуудын хувьд бол би яаж жирэмснээс хамгаалах хэрэгтэй вэ? Мэдээж ерөнхийдөө бол бэлгийн харилцаанаас айлуулах татгалзах гэдэг зүйл орж ирнэ. Тэгээд үнэхээр шаардлагатай гэж жоохон ойтон болоод бэлгийн одоо идэвхтэй үе ирнэ шүү дээ. За тэр үед болохоор зэрэг өөрт тохирсон жирэмслээс хамгаалах аргыг ашиглана гэдэг бол аюул чухал. Тэр өөрт тохирох тэр арга олохын тулд бас л мэрэгжлийн хэмжээнд хандах гэдэг зүйл гарч ирж байгаа байхгүй. Тэгээд нэг даавар агуулсан зүйлийг хэрэглэнэ гэдэг нь эргээд эмэгтэй хүн сөрөг нөлөө үзүүлдэг болохоор эмэгтэйчүүдийн дунд аюул нэг тийм хил амтаас идэв. Яагаад заавал эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах юм бэлтгэл хэрэглэх ёстой гэж эмэгтэйчүүд яагаад болтгүй гэдэг юм юу байдаг байхгүй юу. Тэгээд энэ дээр алхахлаараа шалтгаан нь эмэгтэй хүнээс сард нэг л удаа үндгээс боловсрдог бол эрэгтэй хүнд чинь ингээд нэг дор бүр ингээд өчнөө сая сперм ялгарч байгаа шүү дээ. Тэгэхээр нэг зүйлийг хашаад хаасан амарх нь уу тэр олон сая зүйлийг хашаад амарх нь уу гэд тооны хувьд ялгаа гарчдаг. Тэгвэл тэр олон сая спермээс ингээд хамгаалаа гэд нэг сперм шургаа гараад ирэхийг үүсэхгүй шүү дээ. Тийм болохоор эрэгтэй хүмүүс лөө төвлөрсөн тийм жирэмслүүлэхээс хамгаалах юм бэлтгэл гэж юусоо байдаггүй. Гэтээ сүүлийн үед тийм судалгаанууд аягүй хийгдэж байгаа юм байна. Гэтээ зөвхөн нөгөө нэг тийм төвшөндөө явагдаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ дээр ямар аргууд байд юм бэ гэвэл дааврын болон дааврын бус арга гэх хоёр төрлийн арга байгаа заяа. Тэгвэл эхний арга дээр талаараа гэл орж ирж байгаа дааврын арга дээр ямар гэл вэ гэх тэгвэл бүр гарын хэсэгтээ ингээд тос түрхэн тэр түрх тосон талаараа зэрэг хоёр төрлийн даавар тестостерон болон одоо сперм ялгарлыг ингээд бууруулдаг даавар энэ хоёрыг хоёулыг нь агуулдаг. Тэгвэл энэ дээр яаж ийм гэхээр эрэгтэйлээ шинжийг алдагдуулахгүй гэхдээ сперм ялгарлыг ингээд хаачж байгаа. Тэгэхээр жирэмслүүлэхгүй гэсэн үг харж шүү дээ. Тэгээ дараа нэгийг арга талаараа зэрэг унтрааж асаах бодлого гинэ. Тэгээ энэ нь яадаг вэ гэсэн чинь үрээс өөрөө тусгай юм полимер гелийг шахаад тэгээ эр бэлгийн эсийн замын одоо механикаар хаах ийм процесс байт юм байна. Тэр хаалт тавгууд тэрийг сперм нэвтэлж гарч чадахгүй эсвэл нэвтэллээ гэхэд бүтцэн нь өөрчлөгдөж байгаа учраас үр тогтоох чадваргүй болчдөг ийм арга. За дараагийнх нь талаараа гормоны бус аргууд орж ирж байгаа байхгүй юу? Эндийн талаараа зэрэг эрэгтэй хүнд ингээд сперм ялгална амин тийм ашгүй шаардлагатай. Тэгвэл амин тийм рецепторыг авч блоклчингууд сперм ялгахгүй гэсэн үг хаад шүү дээ. Тэгээ яг төр зур яг арга буюу тэрийг яг шаардлагатай үедээ хэрэглээл тэгээ босоод үед хэрэглэхгүй ийм арга бас туршигдаж байгаа юм байна. Тэгээ агшин зургийн арга гэдэг дээр талаараа зэрэг бас хамгийн сүүлийн үеийг ийм судалгаад бэлгийн харилцаанд орохоос өмнө цагийн өмнө одоо уусан юм нь одоо эр бэлгийн эсийн тэр сүүлийг нь хөдөлгөөгүй болгочдог. Тийм төрлийн туршилтууд хийж байгаа. Гэтэ жоохон харамсмаар нь энэ нь ингээд магадгүй 5-10 жилийн дараа судалгаа нь бүрэн хийгдээд зөвшөөрөгдөө тултаад гарах боломжтой гэж байгаа байхгүй юу. Гэтэ эмэгтэйчүүдээ охин бүсгүйчүүдээ бидэрт ядчил нэг нөгөө хонглын үзүүрт гэрэл аслаа гэдэг шиг арга хэмжээ аавна гэдэг зүйл маань бас яаж эрэгтэйчүүдээр зохицуулж болох вэ гэдэг судалгаануудаас хийгдэж байгаа юм биш үү? Гаалт. Мэдээ юу гэм бэлээ би сүүлд ингээд амар инстаграм дээр сүүлдүүдийг анзаарсан. Огтолхоос нөгөө 79 цаг юм гэж байдаг штэ. Тэрийг угаалж жирэмснээс хамгаалж болдог. Тэгээ тэрийг болохоор зэрэг одоо бэлгийн хавталд орсон үе болгонтой буюу одоо тухайн одоо бэлгийн хамтрагчтай тогтмол хамтрагчтай буюу одоо тогтмол ордог те 7 нэг болгоо ордог хүн болохоор зэрэг тэгээ 72 цагийг 7 нэг болгоо уухад асуудалгүй гэж боддог юм байлээ. Гэтэл энэ чи үгүй 72 цагийн эмнэлгээс болохоор зэрэг жилдээ 2 макс та ууж болно. Гэхдээ жилдээ 2 уусан ч гэсэндээ энэ хор хүнэлтэй гэж үздэг. Яагаад вэ гэх юм бол хүний биеийн гормон чинь ямар нэгэн одоо гормоныг гаднаас ч юм уу дарангуйлдаг ч юм уу эсвэл тэр гормоныг шууд бэлэн биенээс өгөөд хам бол тухайн одоо хүний бие физиологч нь надад бие ялгаруулах шаардлагагүй бай. Энэ нөгөө хит надад их байгаад байгаа учраас би ажиллахаа болжээ гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл 72 цагийн эмийг уугаад таныг одоо ингээд жирэмсэн болгодог процессыг ч одоо зогсоогоод байгаа шүү дээ. Хурамчаар жирэмсэн болсон гэдэг тохиогүй. Тэгээд ангууд хүний бие өөрөө би энэ жирэмслэхийн тулд ингээд хичээх хэрэггүй мэн гэж бодол өөртөл хийх буюу үр тогтох боломжтой эргээгээд одоо яг хүүхдтэй болыг хэмгүүд
таны би чи үр тоглох чадваргүй болчихсон. За үр тоглоо гэж бодоход нөгөө шууд алдаад байдаг. Тий, зулгдаг. Тийм болохоор ямарваа нэгэн байдлаар ингээд явал жимсээс хамгаалах юмыг хэрэглэж байгаа бол заавал эмчийн одоо үзлэгт орж эмчээс одоо зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд охтууд маань санаа зовлтгүй одоо хуулиндаа тэг эмэгтэйчүүдийн эмч чинь хүний одоо нууцад чандлан хадгалах үүрэгтэй байдаг учраас заавал тэгэж одоо нөгөө одоо намайг ингээд хилчих байх гэдэг бол айцгүйгээр ингээд үзэх боломжтой байдаг байгаа шүү. Би бэлчээгээл бэлчдэг байх юм шиг. Харин тэгээд энэ дээр харин тийм аа. Би одоо бодоход энэ подкастыг хөвчлэн охтууд сонсож байгаа байх, эмэгтэйчүүд сонсож байгааха хөвгүүд сонсч ивэл бүр ингэ найз охиндоо тий үнэхээр хайртай эрэгтэй хүн бол энийг дууслан сонсно гэж бодчих. Тэгээд энэ дээр бол яг тэр жирэмслээс хамгаалах ч юм уу тэр бүх үр дагавар бие организм дээр гарах тэр өөрчлөлт бүх тэр хариуцлагыг эмэгтэй хүн махан биеэрээ үүрж идэв юм аа сэтгэл зүгээрээ үүрж идэг. Тийм болохоор яг нөгөө хамгаалахын тулд тий ингээд байнга тэр 72 цагийн имийг тогтмол хэрэглэн гэдгээд тэр эмэгтэй бүр ингээд маш том золигт ингээд гаргаж ирэх гэсэн болчихж байгаа байхгүй. Тийм болохоор энэ маань хамгаалалтын зөв арга биш. Тэгээ сая хэллээ жилд 2 удаа гэж юм те. Ер нь бол жилд нэг дээл алгах юм биш. Имийг санаж бол тэрийг угаасаа зарахгүй хуулин тосцуулаад тэр хориотой байхгүй эмчийн бичгтээ тохиолдол өгдөг. Ийм учиртай. Гэтэл тэр юм хэрвээ тухайн хүнд ингээд байнга зардаг бол тэр бол зүгээр ашгаа бодно тэр хүнд чиний эрүүл мэнд хамаагүй болчихж байгаа байхгүй тий. Тэгээд эмчийн бичгтээ өгдөг юм байна гээд за би тэгвэл танд эмчээсээ бичиг авчи тэгээд дагаа дуугаад ах юм гэж ерөөсө бодохгүй хана ш. Тэр чинь ерөөсө жирэмсээс ингээд чамайг хамгаалаад гэдгийг цаана яа тэгээд том асуудлуудыг үүсгэж идэг болохоор аливаа зүйлийг хэрэглэхээс өмнө маш сайн судлаа шүү. Тэг хөвгүүдээ охтуудыгаа зөв хайрлахын тулд зөв мэдээллийг таа ч гэсэн авсан байх хэрэгтэй. Тэгжиж буруу сонголтоос найз охиноо болон өөрсдийнхөө ирээдүг те баталгаатай байхад хамгаалахад аюул чухал үр гүйцэтгэх нэ. Яг зөв. Тэгээд ерөнхийдөө энэ эмүүд гэдэг аашин гормон түвштэй нөлөөлж байгаа болохоос эмэгтэйчүүдийн зан характер, бие физиологи, биеийн жин, гадаад одоо нөгөө одоо батгацдаг гэл ингээд энгийн яриануудад шиг бүх зүйлд нөлөөлдөг болохоор зэрэг одоо хичнээн тэр зүйл нь хамгийн аюулгүй сонголтыг хийж байгаа ч гэсэндээ тухайн ямар нэгэн сөрөг нөлөө заавал үзүүлдэг. Тийм болохоор яг намайг шилж байгаа шиг хөгөөд тэрийг нь аль болох ойлгоод одоо ингээд зүгээр л ингээд нэг зүйл хэрэгжилчлээ штэ гэж байгаа биш. Тэр чинь эрхийгээд тэр чинь витамин биш, чихэр биш, хоол биш учраас нөлөөлж байгаа гэдгийг маш сайн ойлгож тэрэнд нь тодорхой хэмжээний одоо хүндэтгэлтэй гэх юм уу те. Хамтарч ярилцаж, эмчээс зөвлөж иж үйлдэл хийх хэрэгтэй. Гэхдээ үйлдэл хийгээд эмчнэр боломжит хамгийн одоо аюул багтаа боломжийг санал болгож байгаа гэх тэр нь одоо огт зэрэг нөлөөгүй гэсэн үг бас биш. Байдаг шүү. Тэг бас нэг юм нөгөө жирэмснээс хамгаалах юм уух юм бол батгахгүй болдог. Тэгээд хөх томордог гэд хүмүүс угааддаг, огтод уух гэдэг. Тийм дам яриад бас сонсч ирсэн байхгүй. Тэгэл эн чинь цаанаа дахиад ийм том сөрөг нөлөөтэй шүү. Үнэхээр ингээд тэр те одоо эмзэг сэдв актуудын хувьд эмзэг сэдв гэдгийг ойлгож байгаа ч гэсэндээ золиос нь хэр том байх вэ гэдэг аюу сайн бодно. Тий. Хальт юм яхад би удахгүй гэхдээ удчих маадгүй гой нөө скин кэрийн дугаарууд бас оруулна. Би батганы гол нууцыг олсон. Тэрийг хуваалцуулдаг. Харин тийм болохоор жирэмснээс хамгаалах эбэг бити батгаа басгаарай. Амар гол бүр үнхээр бүр арга тий. Харин за өнөөдрийн дугаараас гоё сонирхолтой дугаар байлаа тий. Харин тэгээд энэ дугаар маань хин нэгэнд өөрийгөө ойлгоход эсвэл залуучууд маань бусдыг ойлгоход тус болсон бол ингээд энэ дугаарыг маань битээ тийм зорилго биелээ гэсэн байгаа. Тэгээ бас батцсан хэлдэг. Тийм ч хийж магадгүй үгүй ч хийж магадгүй гэдэг шиг. Тэрий ярьсан зүйл 100% үнэн ч хийж магадгүй үгүй ч хийж магадгүй. Яг судалгаатай явах гэж хичээж байгаа. Тэгэхээр та бүхний маань хойч гэсэн дэвшүүлтүүртэй хандаад тэгээ зарим нэг өөрийнхөө онцолж одоо сонсон зүйлээ үнэхээр үнэн байна уу үгүй юу гэдгийг баталгаатай мэдээллийг сурвалжаас давхар шалгаж ийж үнэмших хэсгийг шийдээрээ. Зөв. Ер нь зөвхөн битарих гэлтгүй те ханаас ч авсан ямар ч сайтаас авсан тэр мэдээлэлтэй шууд итгэхгүйгээр дандаа өөрөө давхар хяндаг байгаарэ. Яа гэвэл та бол өөрийгөө хамгийн их хамгаалах хэрэгтэй хүн байгаа.
За хоёлаа өнөөдрийн дугаараа ингэж дуусгах уу? За тэгье. Бай гэх үү да. За бай гээ те. За 1 2 3 баяртай. бай. Яа баяртай гэж. Энийг хоёлаа Бай гээгүй мө. би нэг баамаргүй санагдав. За.